Эрхэм хүндэт байгуулчдаа баярын хурал дуран цугласан хүндэт зочид төлөөлөгчдөө хатагтай найдаа та бүхэнд 100-аас 100-ыг дамжин хүртэлж ирсэн Монгол төвний засаг төрийн нэгэнгээр болсон Улаанбаатар хотын Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн төшөөлье. Бид нэгэн жарны тэртээ 1965 онд Буднарт Монгол Ард улсын ардын хурлын төлөөлөгчдийн 79 дугаар зарилгаар Октябрийн 20 нэртэйгээр 39.6 мянган га нутаг дэвсгэртэй 20 хороо 12 мянган хүрэхтэй 63 мянган орчим оршин суугчтай түүхийн нэгэн хуудсыг нээж байжээ. Харин өнөөдөр бид 34 хороонд 71.4 мянган өрх 260 гаруй иргэд оршин суугчтай нийслэлийн хүн амын 15.4%, Монгол улсынхаа нийт хүн амын 7.4%-ийг эзэлсэн засаг захиргааны томоохон гэр бүл болжээ. Баянголчууд бид өнгөрсөн 60 жилд дүүргийнхаа нутагт томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж хөгжил цэцэглэлийг түүчилж ирлээ. Монгол Улсын хувь нөлөөлсөн нийгэмдэг Улаанбаатар төмөр зам, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, хурдан шашны төв гандан дэгчдийн хийд 3-4 захиргааны станцууд, орчин үеийн орон сууцны хорооллын эхлэл болсон 2-3-4 арга болон 6 дугаар бичиг хорооллууд, ихэнхэлсэн болон гэмтэл самбар судлалын үндэсний төв, шаардлагын нэрмжид 3 дугаар эмнэлэг, Монголын хөл төрчний эвлийн болон төмөр замын соёлын ордон, өргөө од кино театрууд, орон сууцны хорооллуудыг түшиглэн барьсан олон тооны цогцлбор сургууль цэцэрлэгүүд баригдаж, өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилаа. Өнөөдөр ч бид нарны хороолол, Алтай хотхон, Нэрэн хороолол, Богддар, хөгжил хотхон зэрэг орчин үеийн хотхон хорооллуудыг дүүрэгдээ барьж байгуулж, суурьшлийн бүсээр улам нэмэгдүүлсээр байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын 52 сургууль, 76 цэцэрлэг, төр болон хувийн хвшлийн 54 эрүүл мэндийн байгууллага бий болжээ. Дүүргийн хэмжээнд 37 мянган гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 14 мянган идэвхтэй үйл ажиллагаагаар явуулж улам өргөжин хэлж байна. Цаашид Улаанбаатар хотод 2025-аас 28 онд хэрэгжих 24 мегабитийн хүрээнд туул хурдны зам, хойр хурдны замын дүүжин тээвэр, метроны шугам, трамвайн зам зэрэг олон төслөлтөөрөд манай дүүргийн нутаг бүгд хэрэгжиж байгаа. Монгол оронд 1990 оноос ирж эхэлсэн ардсан хувьсгал, өөрчлөлт байгуулалт, шинэ үндсэн хуулийг батж хэрэгжүүлэх, парламентэд засаглах, хотын өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, орчин цагийн Улаанбаатар хотын мөнгө төрхийг өнөөгийн түвшинд хүргэхэд Баянголчууд бидний оруулсан хувь нэмэр баггүй билээ. 1992 оны шинэ үндсэн хууль сонгуул явагдаж, Баянгол дүүргээс улсын их хурлын гишүүнээр 36, ардын их хурлын депутатаар 34, нийслэлийн иргэдийн туйлшрын хурлын төлөөлөгчөөр 52, дүүргийн иргэдийн туйлшрын хурлын төлөөлөгчөөр 395, хороодын засаг дараагаар 235 хүн сонгогдсон, томилогдсон ажиллаж, хууль тогтоох болон нутгийн өрөөдөр засаг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж ирлээ. Манай дүүргээс сонгогдсон гишүүдээс Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд, засгийн газрын гишүүнээр олон ихэнх хүмүүс сонгогдсон ажиллаж, улс их орныхаа хөгжил цэцэглэлийн төлөө хүчин зүтгэж ирснийг бахархан дуусгах таатай байна. Өнгөрсөн 60 жилийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө олон мянган иргэдэд манлайлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажиллаж ирсэн иргэдийн дундаас ардын их хурлын депутат 10, Ахмад Дайчин 7, хөдөлмөрийн баатар 18, төрийн соёлбол 7, генерал цолтон 8, салбар салбарын гавьяатууд 500 гаруй төрөн гарч одоо ч гэсэн дүүрэгтээ ажиллаж амьдарч ирснийг тэмдэглэж, ойн баярын өнөдөр хөдөлмөрч бүтээж хичээнгүй баяр болчоо та бүхэндээ баярын мэндийг талархаж илгээе. Бид 2020-24 онуудад Баянгол дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг төр иргэний харилцан ихэлцлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах, хүний хөгжлийг
цогцоор нь хангах гол зорилго тавин боловсруулж дүүргийнхаа эдийн төслийн хурлаар батлуулан хэрэгжлийг нь амжилттай ханган ажиллаа. Бид дүүргийн иргэд сонгогчдынхаа итгэлийг хүлээж 2024-өөс 28 онд дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг дахин боловсруулж хүчилсэн хөгжлийн төлөвлөлтийг суур болгон эдийн засгийн хувьд чадамжтай, доктортой өсөлттэй дэд бүтэц нийгмийн үйлчлэгийг улам сайжруулсан иргэд төвтэй их тод засагтай загвар дүүрэг болохоор 6 бодлого 79 арга хэмжээг төлөвлөн боловсруулж дүүргийнхаа иргэдийн төслийн хурлаар батлуулан ажиллаж байна. Баянгол дүүрэгт энэ түүхэн жил улс нийслэл дүүргийн төсвийн 207.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 127 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 2025 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 183.2 тэрбум төгрөг орлого төлөвлөж төсвийн орлого мөн өмнөх оноохоос 8.6% өссөн дүнтэй байна. Бид түүхт 60 жилийн аваа огтон 60 бүтээл зармыг ажлыг өрнүүлж байна. Үүнд тогтцол бүтээн байгуулалт хот нийтийн аж ахуйн чиглэлээр 25, иргэд олон нийтийг хамсан нийгэм соёлын өвч салбарын чиглэлээр 26, дүүргийнхаа дэвшээг өгсөн аа хүрээнд 60 жилийн аа баримт кино, түүхийн баримт ном, сэтгүүл зэргийг хэвлүүлэн аян голчуудынхаа бүтээл болголоо. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын 4 сургууль, 8 цэцэрлэгийг ашиглалтанд бүрэн оруулж 150 ортой хүүхдийн эмнэлэг мөн шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дүүргийн нийт эзэмшлийн удам зам талбайд 60,000 м квадрат зүлэгжүүлэлт, гэр хороодынхаа бүсэд 6,000 мод тавьж ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна. Манай хороо, манлайлагч хороо болцол дуралдааныг дүүргийнхаа 34 хороонд зарлаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд маань хамтарч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг сайжруулах олон ажлууд 34 хороонд маань өрнөж байна. Хот нийтийн аж ахуйн салбарт төр хувийн хвшлийн 23 компани, 554 ажилтан албан хаагч, 182 машин механизмтайгаар ажиллаж дүүргийнхаа зэрэг зэмсгэр байдлыг ханган ажиллаж байна. Энэ даашрал хот нийтийн салбарынхаа хамт олон ойн баярын мэндийг мөн хүргье. Цаашид бид Баянгол дүүргээ өндөр бүтээмж, ирээдүйг харах алсын хараагаар ялгарсан бүтээмжтэй, иргэдийн дэвш боломжийг бүрэн хангасан ухаалаг шийдлүүдийг зогслоосон захим шилжилтийг бүх түвшинд амжилттай хэрэгжүүлсэн иргэдийн оролцооны үр дүн бодитоор тооцож чадахгүй ил тод засаглалтай шин цагийн Баянгол хот болгон цэцэглүүлэн хөгжүүлэх шин жарганы суурийг тавин ажиллаж байна. Баянгол гэдэг нэрээр аваглаж яваа та бүхэндээ Баянголчуудаа шин жарганы босхийг авахж үеийн үед үлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Миний нутаг Баянгол дүүрэг цэцэглэн хөгж болтугай.